За сайн байцгаана уу. Хэлтүүхийн товчон хичээлийн маань 2 дугаар сэдвт хичээл орж гэж байна. Өөрөөр хэлбэл эхний 1-р хичээл дээр хүннүү гүрний түүхийн талаар товч дурдсан. Одоо хүннүү гүрэн 2 хэсэг хуваагдаад өмнөд хүннүү, умард хүннүү болж салсан тухай. Ялангуяа умард хүннүүгийн хувь зайны талаар өнөөдрийн хичээл маань үргэлжлэнэ. За ямар ч байсан хүннүү гүрэн бол 2 хэсэг хуваагдсан байгаа. Өөрөөр хэлбэл хөтөөсөө шанив буюу жижиг шанив, хүүхэнээ шанив, хүүхэн шанив хоёр бол ингээд 2 хэсэг хуваагдаад нэг нь өмнөд шанив, өмнөд хүннүүг гүрнээ аваад өмнө тишээ нөгөө хин жижиг шанив болохоор хөтөөсөө шанив болохоор хүннүүгийн одоо хойд хэсгийг хариуцаад умард зүг рүү 2 хуваагдаж салсан байгаа. Ингээд умард хүннүүчүүд 200 гаруй жил энэ Сибирийн, Уралын нурууг өргөн уудам газар нутгийг туулан байж Европ руу зорьсон. Ийм төх байгаа. За тэгээд умард хүннүүчүүдийн нүүдлийг харуулсан зураг энэ байна. Одоо бүр ийшээ Азад манай Монгол улс байгаа тий. Тэгээд Алтай нурууг даваад, Тэнгэр улсыг даваад ингэж нүүдэлсэн. Ингэж нүүдлээд галчуудтай, германчуудтай зэрэгцэн ирсэн ийм нүүдлийнхэн замыг харуулсан зураг байна. Гэхдээ нүүдэлж явахдаа яасан гэхэлэр зүгээр нэг сайхан одоо аятай тухтай гэдэг нь нүүдлээд яваагүй шүү дээ. Тодорхой хэмжээний замдаа таарлсан улсуудтай нэгдэж ураг барилдаж эв найрамдалтай байхтай байж мөн дайтад тулалдаж явахдаа явсаар байгаад хүчрхэгжин энэ том байлдан дагуулыг нүүдлийг хийсэн байгаа. За тэгэхээр Монгол улсын нөхцөлөөс гадна урагшаа цагаан хэрмийн тишээ өмнөд хүннүүчүүд. Тэгээд цаашаа яаж ин Иран, Перс, ингээд Хардалай, Унгар, Франц, Герман, Итали. Энэ өргөн уудам Ази, Европын газар нутгийг туулжээ. Байлдан дагуулжээ. За тэгээд ямар ч байсан яг хүн гүрний тухай мэдээллүүд хэм ихсрүүлжүүд илүү нэг Европ хэлээр буюу германчуудын нибүлийн туйл бусад одоо Унгар улсын төв, Болгар улсын төв зэрэг түүхтэр төлхөө бичээстэй байдаг. Монголчуудын хувьд бол манайд Монголын их товчон гэдэг төшийн бүтээл энэ зузаан номыг 20 бродын дөш гэх энэ хүн бүтээсэн байдаг. Энэ бол маш том ном. Тэгээд нийтдээ хэдэн хуудастай байна? 1243 нуур, 1235 нууртай. Ийм сайхан зузаан Монголын их товчон гэдэг. Тэгээд энэ ном дээр энэ товчон дээр одоо манай 8000 жилийн түүхээс эхлээд одоо өнөөгийн Монгол улсын түүх бүх түүхийг багтаасан. Мөн монголчуудын газар нутг дээр оршин байсан өрн болгоны түүхүүдийг дэлгэнэнгүй бичсэн байдаг. Тэгээд гол их үнцээ болохоор би ямар ч байсан гол их үнцээ биш, нэг их үнцээ Монголын их товчон гэдэг дөшийн бүтээл болон бусад нибүлийн туйл гэдэг юм да. За тэгэл бусад аюур замгаан бүтээл мөн одоо өөр бусад эксрүүлжуудаас интернетийн эксрүүлжууд, Ромын эзэнт гүрний түүхийн эксрүүлжууд, болгарчуудын, унгарчуудын түүхийн эксрүүлжуудаас ерөнхийдөө авч судалж явсан. За тэгээд та бүхэн энэ номыг бас сонирхоорой. Ер нь түүхээ мэдэх ёстой бид. Түүхээ мэдчихэж зүгээр нэг сонсоод өнгөрөх биш. 13 дугаар зууны түүх хүчрэг байсан. Чингис хаан байсан гэж биш шүү дээ. Тэрний өмнөх түүх ингэж явна.
Тэгэхээр түүхээ мэдэх юм бол одоо юу гэдэг нь өнөөгийн энэ нийгэм гэдэг нь энэ цаг хугацаанд болоод байгаа түүхэн одоо өрнөлдөр бид нар дүнэлтээ хийх чадвартай бол энийг маш одоо хөгжлийн олон үе шатуудыг томоор нь зураглан харах мэлмитэй болно. Тийм учраас л түүхийг бид нар заав суулгах. Тэгээд дээрээс нь түүх давтагддаг. Түүхэн тэр одоо юу гэдэг түүхэн хөгжлийн зүй тогтол гэж нэг юм заавал байдаг. Ус үндэстэн болгоно. Тэгэхээр Монгол улс сэргэн манддаг, одоо буурдаг гэдэг юм тодорхой хэмжээ хөгжлөн саардаг, тийм үү? Хөгжлийн одоо өрнөлүүд тодорхой улс орнуудад шилждэг. Тэгээд дахиад Монгол улс хүчрхэгждэг. Тэгтээ хүчрхэгжтэй яг уу дэлхийг дөргиосон, хүн төрлөختнийг аварсан, хамгаалсан хүчрхэг байлдан дагууллыг, түүхийг, сэргэн мандлыг агуулсан байдаг. Тэгээд тэндээс дүнэлт ихлээр ямар ч хэрэгтэй гэхээр миний байнга ярьдгаар энэ цаг бол Тэнгэрийн цаг буюу бүх эртний цаг. Монголчуудын сэргэн мандлын цаг. Монголчууд сэргэн мандж хүн төрлөختнийг жаяглах, засаглах цаг. Харын хүчнийг устгах цаг. Цагааны үйл хэргийг дэлгэрүүлэх эхлэлийг тавих цаг. Өөрөвл хар хүчнийг устгахтаа хөхүүд яг ном бодох нь байна, захирах нь байна, жаяглах нь байна. Тэгээд айжуухнаар цагааны буюу соёл иргэншлийн хөгжил дэвшлийн амар амгалан амьдралын дуу таалгыг нээж өгөөд цаашаа өндөрлөгтнийг тэр хаалгаар оруулж энгчингийн гэдэг юм амар амгалангийн ертөнцид хэдэн зуун жил амьдрах тийм боломжоор хангадаг. Тэгэхээр энэ удаад яаж яа харахгүй хөгчүүдийн нэрэн буюу хөх ертөнцийн нэрэн хөх мөг тэнгэрийн язгуурт үр садын сэргэн мандлын нэрээ. Хөх Монголын сэргэн мандлын байгаа шүү. Энэ бүгдийг бол зүгээр нэг ингээд хийсвэрээр гэдэг юм уу таамаглаад хийгээд байгаа биш шүү дээ. Маш олон дүнэлтүүдийг түүхээсээ гаргаж байна. Өөрөө дундуур нь энэ олон судруудыг өртөөлөн болгоход болж байна. 1100 гаруй тэнгэрийн их үүлүүдийг зөвхөн одоо бол ус савдаг аргатахаас эхлүүлээд удам бусаагаа босгохоос эхлүүлээд Монгол хөгтөрөө хүчрхэгжүүлэхээс эхлүүлээд хүн төрлөختнийг хамгаалахаас эхлүүлээд их дэлхийг одоо өмгөөлөхөөс эхлүүлээд Тэнгэрийн оршихуйг тэржигт нь одоо эмгэх гэдэг юм уу цэцлэх үйл хэргүүдийг өвгдээд та хамтран хийж авсан хүний хуваар үйл явдлын өрнөлт бол тодорхой хэмжээгээр байж байгаа хүний хуваар бусад бус ганцаараа биш тийм үү бусад одоо бүлийн гишүүдтэйгээ хамт бусад өндөр тэр үл сад болгон өөрсдийн цаана өндөр өвгдүүдийн айлтгал зарлиг үйл хэрэг тэр бүгдийн дунд нь бид нар хамтран одоо түүх бүтээж мөрлөж байгаа хүмүүсийн хуваар энэ бүх үйл явдлыг томоор харж зураглаж зоригдол тэмүүлэл бүгдийг таньж байгаа үндсэн дээрээс хэлж байгаамаа. За тэгэхээр бид нар бүх монголчуудаа сэрсэн дараа нь соён гэгэрүүлэх тодорхой хэмжээгээр соён гэгэрүүлж үйл хэргийн таниусны дараагаар хамтран мөр зэрэгцэн одоо хөгжих, дэвших тэгээ дараа нь хүн төрлөختнийг одоо чиглүүлэх, залах тийм том зорилтын өмнө толгорч байгаа. Тийм том үйл хэргийн босгон дээр гараан дээр бид байж байгаа. Тийм учраас л одоо ямар тааж байсан энэ бүхнийг таниулъя, мэдүүлъя. Магадгүй зарим хүмүүсийг нь өмнө би нэг алхам урд явж иж магадгүй. Зарим хүмүүстэй нь мөр зэрэгцээд явж магадгүй. Зарим хүмүүстэй нь би зарим зүйлээр автан явж иж болно. Гэхдээ л одоо өмнө нь явж байгаа магадгүй миний араас босч ирэх юм надтай зэрэгцээд явах хүмүүстэйгээ зэрэгцээд энэ бүх үйлийг бүтээхийн төлөө, дэлгэрүүлэхийн төлөө одоо чадан ядан тодорхой хэмжээний конспектууд гэдэг юм хичээлүүд бэлдээд та бүхэнд өгч байгаа. Тэгэхээр яг бид нар бол тэргүй 13 дугаар зууны түүхийг мэдж байна. Юан гүрний түүхийг тодорхой хэмжээгээр мэдж байна. Зүүн гарын эзэн түүхийн түүхийг мэдж байна. Манжийн дарангуулын өмнөх түүхүүдийг мэдж байна. Дараах үеийн түүхийг ч мэдж байна. Гэтэл хүн одоо 13 дугаар зуунаас өмнөх түүхээ тэр болгон мэдэхгүй байна.
нийтийн хувьд бол одоо массын хувьд нийт арай бол тэр хүртэл мэдэхгүй байна. Би ч өөрөө Атил хаан гэдэг хүн одоо Монгол угсаатай гэдгийг би мэддэггүй байсан. Би өөрөө түүх бас нэг сонирхдаггүй байсан. Тэгээд тэр утгаараач гэдэг юм уу сайн үнэхээр мэддэггүй байсан. Тэгээд хожим өөрөө энд одоо үйл явдлуудын гэрчин болоод энэ үйл явдлуудын өрнөл дунд алхаад яахааргүй Атил хаан судрыг тэнгэрээс тосож аваад зүрх сэтгэлээ чагнаа энэ олон түүхийн цаг хугацаагаар тодорхой хэмжээгээр мэдээлэл дүндэр аялсныхаа дүн дээр энэ бүхнийг мэддэг болсон. Тэгээ магадгүй над шиг миний өрөөсөн хүмүүс байж болзошгүй. Нэг талаасаа нөгөө талаасаа бүх юм учиртай байдаг. Атил хаанаа бид нар хөнгөрнээ бид нар өөрсдийнхөө өвөг дээдс гэдгийг хайлтвалт мэдчихээ тэр бүхэн ач холбогдол өгөхгүй явж байгаа нэг талаасаа буруу. Нөгөө талаасаа зүгээр ч нэг одоо энэ хөнгөрний агуу болон хаадууд энэ хүчрэг хаттууд, мэрэгдүүд, сэцдүүд, дайчдууд одоо энэ түүхээ бидэнд таниулж, хүндрэлтэнд таниулах гэж ингэж зүтгээгүй байхаа, зоригтойгүй байхаа. Энэ бүхний цаана Монголыг хүчрэх хөгжүүлэх бас нэгэн түлхүүр, бас нэгэн хөшүүрэг явж байгаа байхаа. Ер нь бол бид ойлгох хэрэгтэй. Үнэхээр одоо хөнгөрний түүхийг гэдэг юм Атил хааны түүхийг өмчлөдөг угсаа гараад язгууруудын өмчлөдөг олон улс үндэстнгүүд байдаг. Ураг барилдаж явсан, энхийн гэрээг байгуулж авсан, хамтран зүтгэж одоо хамсаатан болж авсан. Тэр улс үндэстэн бүхэн л одоо өнөөдөр Турк улс хүртэл тийм үү? Болгарчууд, Унгарчууд, Францчууд, Германчууд бүгд л Атил хааныг өмчлөдөг бага хэмжээгээр. Хүргэн одоо юу гэдэг нь хаан одоо өндөр эцэг гэх мэтчлэн маш их өмчлөдөг. Гэтэл яг өмчлөөд байгаа Атил хааных нь түүх Монгол улсад нөгөө нэг мартчихад байгаа үр удмын мартчихад байгаа Монгол одоо нутаг дэвсгэр дээр монголчуудын бид нар та нарын өвөг дээдс гэж байгаа түүхэн булгаад өөрсдийнхөө удамд тамгад усаа гаргалт өсүүдийг сэрээгээд тэдэн дээр одоо улаачлаад бөөгөн тархаар холбогдоод оюун бодлын хүчнээр холбогдоод шидийн тамгандор холбогдоод ямар ч байсан одоо хөх толбын сэрээгээд үлээ хийгээ явж байгаа нь үнэн. Хөдөлшгүй үнэн түүхэж эдэр бичээд хүндрэлтний өмнө баталгаа болгоод нотлогоо болгоод түүхэн айлтчихсан байна. За тэгэхээр манай эртний 53 оноос эхлээд одоо хөнгөрн 300 за багцаар 340-50 он хүртэл 300 орчим жил умардыг зарим нүүдэлж хүчрэх гүрнийг байгуулж чадсан. За эндээс эхлээд ямар ч байсан та бүхэн маань хөнгөрний эртний хаадуудын зарим нэгэн дутуу байж болзошгүй. Яагаад гэвэл их сурвалжууд маш өөр янз байгаад байгаа. Тэгэхээр цаг нь болохоор энэ бүх түүхүүд дэлгэрнэ. Магадгүй энэ дотор байгаа хаад болгон түүхэн хизээд нэг цагт айлдаад бүх юмны учир зангалаар тайлаад хэлээд өгөх цаг ирнэ буй за тий ирэх ба. За хөтөөсөө шанив буй жижиг шанив. Уянгатай шанивгийн хүү жижиг шанив. Хүүхэнээ шанив гээд ах トゥ хоёр дээр нэг нь өмнөд хүннүүчүүдээ захираад нөгөө нь умард хүннүүчүүдээ захираа залаад тэгээд Алтай нурууг даваад тэнгэр улаан даваад Европ руу нүүдэлсэн. Эхний хаан байна. Үүний дараа Цүнүр шанив, Улуур шанив, Хуан Жуллай шанив, Хуан Бааран шанив, Хадича хагаан. Эндээс эхлээд шанив хагаан болоосаа. Шанив бүлэн Чинуа гэдэг гаралтай. Хөгчөнсын Чинуагийн удам гэсэн утгатай штэ. Хөгчөнвагийн буюу Бүрчин нутгийн Хөтөөмөргөн одон Бүрчин одон гэрийнхэн төрийг захирах заяатай, зарилэгтэй байдаг. Одоо хэлбэл жишээлбэл тэнгэр язгуурт монголчууд буюу толгот монголчууд бид дэлхийн эзэн бол дэлхийг хариуцж хамгаалж авдаг уул ус савдаг тийм хурмстуудын аргадаж тайл дахиж холбогдож сэрэж явдаг бол яаж юм? Тэр хөх монголчуудыг захирж авах төрийг нь хамгаалж босгож хүчрхүүжүүлж хаан ширээнд нь заларж авах удамтай
зарилгатай, заяатай, тангарахтай, гэрээгээтэй хүмүүснүүд бурчин отгийнхан буй хөгчнүа дээдсийн удаг бусаа чиннүа хөгчнүа гэдэг. За яг өөр хичээлүүд дээр орно. За тэгэхээр чиннүа шанив гэдэг гарал үүслэн төстэй шүү тийм. Гэтэ яг үгийн утгыг нэг хөөж хэрэг. Зарим хүмүүс л тэртээ дэргийн үгийн задлаад яг үүрэгтэй хүмүүс байгаа. Би бол агуулга гэдэг юм онсын тайлаад яг илүү чухалч үздэг. За 6-ны хадича хагаан гэ эндээс эхлээд хагаан цолтонгод болж гисэн. Убус хагаан, эдээ хагаан, сэмэн хагаан, хара дархан хагаан, аби тухуула хагаан. Энэ бас түүхэнд өөрөөр нэрлэгдээд идэв. Би тэр нэрийг мартчихад байна. За дунаатан хагаан гэдэг. Дунаатан гэдэг нь донат гэж бас нэрээр байдаг. Басиха хагаан. Энэ бас өөр нэртэй байдаг юм бас. Баланбэр хагаан. Баланбэр хагаан маш олон янзын нэртэй байдаг. Баланбэр, буланбэр гэдэг. За үлдэн хагаан. Үлдэн хагаан болохоор арбат хагаан гэдэг нэрээр бас түүхэнд үлдсэн байгаа. Харатон хагаан. Харатон хааныг Хурида гэдэг бас бичсэн байгаа. Нэг уус үндэстэн болгоны болгон өөрөөр хэлээ. За тэгээ Актар хаан, Рухила хаан, буюу Ругила хаан гэж үзсэн ба Мөнзүк хаан, Монжук, Мөндүк гэдэг янз янзаар бас нэрлэлсэн ба Айбарс хаан, Биледа хаан, Буда хаан гэж бас нэрлэдэг Атил хаан. Гэх мэт ийм олон хаадууд одоо энэ 300 жил туршид хүннүү гүрний урт хүнүүчүүдийг хүн бүрэн болт хүчрхэгжтэн залж жолоодож чиглүүлж замдаа одоо учирсан улс үндэстнүүдтэйгээ дайтах тулалж байлдан дагуулах нэгдэхтэй нэгд хүчрхэгжиж явсан билгөө тий. За тэгэхээр умард хүнүүчүүд яасан замдаа 10,000 км нүүдлийг аян замыг байлдан дагуултыг хийж яваад алс өрнөдөд алdraan дуусгаад хүн гэдэг гүрнийг байгуулсан байна. Тэгээд одоо замдаа ижил мөрөн маш олон хүмүүс үндэстнүүдтэй айлаар морцсон дунаан хүн гүрнийг байгуулсан. Замдаа Түрк, Иран, Унгар, Герман, Кельт, Франк, Славал, Алан, Лескин гэх эртний хэл зарим нэрүүдний эртний хэлээр багтай зарим нэмэлт хэлээр гэх мэтчлэн ингэж явсаар байгаад өрн дахины одоо соёл иргэншлийн өлгий болсон багаас Европ, Африкийн хойд эргийн улс орнуудыг эртнэс эсрэг сумаар буулган авч хүн ардыг нь боол болгон явсаар яг энэ түүхэнд боол болгосон гэж байна. Уг нь бол бас тийм биш. За явсаар эцэстээ Визант гэдэг агуу их гүрэн Европыг ноёрхож эзэрхэж байсан. Дэлхийг боолчилж байсан. Дэлхийд Аз Европод өөрийг ноёрлоод 400 орчим жил одоо тогтоочихсон. Эзэрхэг хоёр Визант, Ром хэмээгдсэн хоёр хуваагдсан хүчрхэг гүрнүүдтэй хүчрхэгжиж тэдгээр гүрнүүдийг улмаар байлдан дагуулж алб гувчур бариулж авсан. Одоо алб гувчур авдаг болтлоо хүн гүрэн хүчрхэгдсэн. Тэгээд 400 жил Европт нэрхсээр Ром эзэнт гүрэнд энэ муу мухай бүхэн үүрлчихсэн байсан. Авилга, хээл ахвал хаа сайгүй газар аваад шудраг бус байдал тогтсон. Шүүх засаглал нь хүртэл одоо яг энэ цагийн шүүх засаглал шиг. Хулгайчд нь төртөө гарчихсан. Хулгайчд нь хурамчд нь одоо шүүхийг эзэрхсэн. Өнөө одоо тэр шашны байгууллагууд нь худал хуурмаг бүхний завхай зайдан байдал бүхний үүр оромж болчихсон. Нийгмийн завхрал газар авчихсан. Ийм бухарцсан, ялзарсан эзэнт гүрнийг Ром гэсэн эзэнт гүрнийг очиж ганхуулж одоо зүүн Ромыг ялан дийлж баруун Ромыг шахаж одоо хүчгүй сул дараа болгож ноёрхлын тасан зогсоогоод тэгээд дахиад боолчлолд өртсөн байсан, хараат болчихсон байсан, ядуу буурай болчихсон байсан Европын бус орнуудыг хамсаатнаа болгоод дэмжиж туслаад ингээд тодорхой хэмжээний газар нүүдлийг хийлгэж энэ Европын газар нутгийг тэгш тэдэрт хойрлж өгч оноож өгсөн.
баялагийг нь газар нутагтайг нь ард түмэнтэйг нь гэж тэгш байглаар тэнцвүүлж өгсөн байхгүй. Ромчууд нүг хүчрхэгжээд хамаг баялагийн эзэн болчихсон байсан бол монголчууд яасан? Алга гувчурны нэрийн дор тэр байх баялагийг аваад жигд хуваарлалтанд оруулаад тэгээд бууран дор атжсэн зарим улсуудыг буцаж хүчрхэгжүүлээд шинээр одоо жижиг улсуудыг нэгдүүлээд бусад улсуудыг үүсгэн байгуулсан шүү дээ. Ийм агуу түүхийг бүтээсэн юм аа. Ийм агуу түүхийг үе үед тодорхой мөчлөг бүхэнд монголчууд, хөх толботнууд, тэнгэр язгууртнуудын усаа гарлууд мудмууд хийдэг. Энийн өмнө хүннүүчүүд хийсэн. Азад. Манай эртний өмнө 200 онд. Тэгээ энэ цагаас хойш тэрнээс хойш 650-аас 700 орчим жилийн дараа хүн бүрэн дахиж хийсэн. Дахиад 450 гэдэг чинь 1200. Дахиад 600-700 орчим жилийн дараа дахиад яасан. Их Монгол улсынхан гэсэн. Өнөөдөр 850 мянган жилийн дараа монголчууд бид хийх гээд бидний хийлэх гээд бидний энэ агуу гүрнийг байгуулж авсан хүчрхэг бүтэцүүд, агуу сүнсүүд бидэртэй холбогдоод бидэртэй хүндүрээр зарим нь төрөө, зарим нь улаачлаа, зарим нь бус олон төрлийн тамгаараа улс хатаа холбогдож хүчээн үзүүлэх гэдэг. Үзүүлээд эхэлчээд байна. За энэ Европт тийх тухайн үеийн Ромын эзэнт гүрний хамгийн их хүчрхэгдсэн үеийн газрын дург энэ арабууд Либ байна тийм үү? Тэнгүүд Азийн улс орнууд за ингээд Африк, Испани, Итали, Галчууд, Германчууд энэ том газар нутгийг яаж эзэмсэн ингээд Европыг бүхэлд нь боолчж байсан. Гэтэл энэ гүрнийг батрах чадсан. Ромын эзэнт гүрний яг сэргэн мандлын хүчрхэгжлийн соёл иргэншлийн үлгий болж исэн. Сайхан зургууд сэргээсэн тий. Уран зураачдын одоо оюун бодлын хүчин дор түүхэн ихсрүүлж дор ингээ бүтээгдсэн. Ийм сайхан энэ бол өнөөдөр би одоо үлдсэн байгаа туйрууд нь тий хүчрхэгний туйрууд. Тэгэхээр л ингэж одоо хүн төрлөختийг 400 жил боолчлно гэдэг бол агуу олон жил боолчилж байгаа хэрэг л дээ. Тэгэхээр дэндүү юунд ч дийлэгдэхгүй хүчрхэгжсэн байсан гэсэн. Тэгэл бүхэл одоо муу мухай бүгдийг цэцэглүүлж гисэн. Төр нь авилгацсан гэл. Соён гээрэл өтөх болсон одоо шашны мянган жилийн шашны одоо төөрөгдлийг одоо устгаж өгсөн гэдэг тийм. Библийг ч гэсэн Иесусыг мэдлэхэд хүндрэлтэн бас л юудаачууд хуулийн багш нар гээд бас л шашнаар тайлбарлуулж асар их тийм буу мухай юм хийдэг л болчихсон байсан. Тэгэхээр тэрийг бол ард түмэн бол маш мунхаг боолын сэтгэлгүйтэй боолын амьдралаар боолчлогдож яваад Египтийн хүчрхэг бас 450 жилийн хүчрхэгжлийн дор бас л 90 хүн улс орнууд дарлагдчихсан байх үед дарлагдсан газар нутаг Израильчуудын Юудаачуудын Иесус төрж Египлийн замд хөтлсөн шүү дээ. Тэгэхээр дараа нь Ромын ноёрхлыг Иесус Тэнгэрийн санаанд дор Тэнгэрийн хүчинд ордорсон. Иесусийн хийсэн бүтээсэн бүхэн Тэнгэр эцгийн зарлагтай хийгдсэн. Дэмжигтэйгээр хийгдсэн. Иесусд тэр агуу их домын хүчийг, домчийн хүчийг, тэр мэдлэгийн хүчийг Бурханаас буй Тэнгэр эцгээс өгсөн байсан. Тэгээд мунхагшлын одоо мунхраа тахлаар тэр олон 100 жилийн шашны мунхрал дараа өртөөд автаад ахлаар нь яасан тэгээд цагаан үйл хэлэхээр гэгэрүүлэхээр соён гэгэрүүлэхээр илчээ нийлгээсэн. Илчээ дагуулуудтай нийлгээсэн тийм. Тэгэхээр дараа нь үнэхээр одоо энэ харамуу зүйл бухарсан үед яа. Харын хүчийг дарах гад тэр муу мухай бүхнийг нь элдийн хүчээр зэрэг дайны хүчээр даран номхотох гээд мэдээд засахын засан дагуулгын дагуул тийм аа болохгүйг нь дарна устгах
утгагүй ертөнцийн үйл хийгдсэн юм аа. Дэлхийг болчилж байна штэ. Одоо яг энэ цагт ч гэсэн бас л тийм болчиход ингээд та нар хэрэв улс төр сонирхдаг бол энэ улс төрийн байдал ямар байгааг бас нэг сонирхдаг хүмүүс нь бол гадарлаж байгаа. Тэгэхээр юу болоод байгаа? Одоо улс орн дотроо монголчууд хэлүүгээ олохгүй байгаа бол тэнд яаж вэ? Улс орнууд хоорондоо хэлүүгээ олохгүй байгаа шүү дээ. Тэр донд бүгд л хүчээр алдаж байна. Хамсаатнууд одоо НАТО ч гэдэг юм уу те хамсаатнууд салж байна. Хамсаатнууд одоо нийлж хамсаатан болж дэлхийг захирч боолчилж гэдэг юм уу захирч далдуураа удирдах залж яваа бол тэр бүх хүч бутрахад тун ойрхон болчиход байгаа. Шүү за тэгээд хөнгөрний хаадууд энэ гавьяаг байгуулсан хөнгөний хаадуудаас ингээд товчхон хэлгээ те 1360-аад оны дунд үес Баламбер гэж агуу хүчрэг хаан гарч ирсэн. Одоо энэ шаниудын буюу Дэшөөгийн модон шаниу хааны удам дунд. Удам дотроос удмын 24-25 дахь үеийн шаниу хаан хөтөөсөн шаниу буюу жижиг шаниу хааны удамд Баламбер гэж агуу хаан төрөөд тэр хаан хөнгөрнийг хүчрхэгжүүлэн өрн зүгт олон дай хийж ижил мөрний гатлан алаанчуудыг байлданд буцаахж Ирак голын дэргэд Германы остроготуудыг ялж Днепр мөрний дэргэд визиготуудтай байтан дийлж хүчрхэгжүүлмаар готуудын нутгийн дийлэн хэсгийг эрхэндээ оруулсан. Тэгээ Баламбер хаан Дунай мөрний баруун ухай дэргийн Пана нутагт хүн улсын төрийг мандуулж нэг хэсэгтээ амар амгалан суусан. Тэгээ Баламбер хааны түүхэнд бол Баламир, Башимир, Болюмар, Бодимир гэх ингээд янз янзаар бичсэн байдаг. Тэгээ юугаараа Баламбер хаан гэсэн. Остроготын агуй хаан Ирманрик хааны зээ охин Бадамерка гүнжтэй гэлэж. Өөрөөр хэлбэл Остроготуудыг ялаад одоо тэднэртэй хамсаатан болоод ургийн хэлхээ барина гэдэг чинь улам хүчрхэж байгааг нь шинж. Хоёр их гүрэн хоорондоо ураг барилдана гэдэг чинь эвийн гэрээндэр хүчрхэж инх тайван нэг нэгэндээ одоо ингээд нэмжин тослолцсон гэсэн бас тийм агуу их одоо хэлцээр дүнд хийдэж байгаа шүү дээ. Тэгээд одоо хүндрүүд яасан хөнгөрнийхэн одоо ромчуудад барьцааны хүмүүсийг солилцож олзлогсод бол дөрвөстийг солилцох асуудал хэлцээр хийдэг гэсэн. Тэгээ алба хүчээр авч гэлсэн. За манайхаас дөрвсөн гэдэг юм оргосон нөхдүүдийг одоо та нарт олзлогдсон бол одоо нэг хоригдл солилцсон гэдэг шиг улс төрийн хоригдл солилцсон гэдэг шиг энэ цагт тийм үү. Тим солилцоор гэрээ хийгээд хоорондоо тэгээ хэмжээний алба хүчээр авдаг болсон байсан. Басик гэдэг Баламбер хааны өмнөх хааныг Басик гэдэг л дээ. Тэгээд тийм бас хүчрэг дүү нь энэ улс гүрнийг байгуулахад их их хэмжээний гавьяа байгуулж төрш тулж авсан байг. Мөн Баламбер хаан Туранбек нэртэй бас нэгэн хатантай байсан. Ер нь тэгтээ олон хатантай байсан л да. Тэгээд Туранбек гэдэг хат нь болохоор юу ахгүй юу түүхэнд энэ Туранбек Баламбер хааны тийм хөрхөнд үлгэр түүхүүд байдаг л да. Нэг нь Будимир хаан хүүгийн нэрээр Баламбер хаан гэмээр мөхөрсөн бол Туранбек хат нь юу яадаг Турандот гэдэг хатны нэрээр ингээд гүнжийн нэрээр түүхэнд мөхөрсөн байдаг л да. Тэгэхээр яг энэ хоёрын одоо тийм гэрлэлт гэдэг юм уу ургийн барилдлага маш үнцэнтэй байгаад үүний үр дүнд одоо улс орон хүчрхэж ард түмэн маш их тийм их амгалан байдал энэ шилжсэн гэдгийг л үлгэр домгоор хүртэлтэй гэж мөхөлж үлдээсэн гэсэн утгатай. За тэгээд дараа нь яасан гэхээр Баламбер хаан яг энэ юуны түүхэн дээр бол 18 жил 20 жил гэр янз янзаар бичсэн байгаа. Ямар ч байсан 20 жил хөнгөрнийг бол хүчрхэг байлгаж чадсан. Тэгээд хаан ширээгээ өөрийнхөө хүүхдүүдтэй Арбат, Дамат, Үлдийн Хэрмерик гэсэн хүүхдүүдтэй байсан. Тэднэртэй бол шилжүүлж өгсөн байдаг. Тэгээд цэргийн зохион байгуулалтын хаан ингээд сонирхол үзсэн мэл яа нөө юу 13 дахь зууны
Чингис хааны үеийн цэргийн зохион байгуулалттай адилхан. Эсвэл модон шөнийн хааны үеийн цэргийн зохион байгуулалттай маш адилхан. Энэ бүхэн яагаад ийм адилхан байдаг вэ гэж та нар санах юм бол манай одоо цэргийн зохион байгуулалт яг Тэнгэрийн цэргийн зохион байгуулалттай адилхан байхгүй юу? Яг энэ зохион байгуулалтаар Тэнгэрийн энэ том олон гариг ирэх нарсаар одоо энэ том оршихуйдад байгаа 99 тэнгэр хоорондоо эвтэй найрамдалтай нэгдэжээд тэнгэр хагарчихгүй бударчихгүй тийм үү? Оршиж байхад тэрийг энэ тэнгэрийн олон од гариг ирсэн оршихуйдын орон зайдыг хариуцж байгаа том удирдлага гэж байна. Тэр одоо юу биш шүү? Галактикуудын холбоо молбоо гэдэг чинь жижигхэн шүү. Бүр галактикууд гэдэг чинь одоо яг 88 одон гэр үн тийм үү? Гэтэл яг галактикууд гэ бас ингээд бас тусдаа байгаад бас холбоотой байна. Тэгэхээр энэ юу Тэнгэрийн том орон зайд чинь одон гэрүүд чинь галактикууд чинь нүхнүүд чинь тэр одоо нарны аймагуд чинь сарны аймагуд нь ч одоо тэгээд сүнсгэл хэлбэрээр оршдог гариг ирэх сүдж бүгд л орж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Тэнгэрийн том зохион байгуулалтыг яг энэ зохион байгуулалтын дуурайж гэдэг юм жижигрүүлсэн бяцхан болгосон бичил хэлбэрүүд нь улс орны энэ төрийн зохион байгуулалтанд авч хэрэгжүүлж идэг. Тэндээс хуулбарлал аваад гэдэг юм тэндээс үлгэрлэн аваад тэгээд холбоосууд нь яг тэр Тэнгэрийнхаа тэр эмбтэй гэдэг юм бүтцтэй хижээж төр тус хүчрэгддэг байгаа. Тийм тэрийг бас балимтанд дурдаад өнгөрье. За тэгээд яг сонирхолтой Сабан гэдэг нэртэй цэрэг армийн зохион байгуулалтын сонирхолж байна. Яаж энэ олон байлдан дагуултыг хийгээд ирсэн? Яаж л нь тэр 300 одоо 10,000 км газар нутагт дунд туулаад ингээд мөхгүй шиг тэг хүчрхэгжээд тэр Европт очоод Ромын одоо дорнод ирэг дээр очоод дорнод хил дээр очоод хүчрэг гүрнийг байгуулчихсан. Яаж тэр айхтар юу ч дийлдэхгүй мэд хүчтэй байсан гүрнийг одоо хөрстөөс арчигдах болно сул дараа болгоч чадсан юм бэ. Яаж тэр олон хүмүүс өрнүүдийг ингэж энэ цагийн үе шиг хүртэл ингэж газар нутагтай одоо тэгш хууралтанд оруулсан юм бэ. Одоо орлогын тэгш хууралт гэдэг шиг баялагын тэгш хууралтанд оруулж чадсан юм бэ. Чинь асар том хүч гэдэг нь асар их ухаан шаардлагатай байна. Тэгэхээр энэ ухаан гэдэг юм энэ хүчийг нь одоо ийм нарийн цэрэг армийн зохион байгуулалтаа хүчрэг зохион байгуулалтаар л хийсэн байдаг гэдгийг сонирхолж байгаа шүү. За Сабан гэдэг хөнгөн цэрэг, харуулын цэрэг, хэвтүүлүүд, хүнсний цэргүүдийг хэлдэг. Бүрий гэдэг нь торгон цэргийг хэлдэг. Хожим улаан гэж нэрлэх болсон гэдэг. Бүрий гэдэг нь чом гэдэг бас утгатай юм гинэ. Дараа нь багааны артын жанжтай хэлдэг. Шат багааны гэхэлэр 100-ын жанж, алхах жанжин болоо. 100 цэргүүдийг удирдах чадвартай. Тэгээ ийм жанжид нь болохоор бухын гэвтэй малгай өмсдөг байсан. 100-ын жанж, 5-ын ахлагч, 3-ын одоо 5-ын ахлагч, 10-ын цаграгч, 100-ын жанжин ингээ явдаг. Яг нөгөө зохион байгуулалт. Тархаан гэхэлэр язгууртан хэдэн 10,000 цэргүүдийг удирдах чадвартай цэргийн хэмжээнд ерөнхий командлагчаа тархаан гэж нэрлэдэг байсан. Сабан тархаан гэхэлэр хөнгөн буюу явган цэргүүд, хөлсний болон шин цэргүүд мөн харуулын цэргүүдийг удирдахчаа Сабан тархаан гэдэг. Нөгөө хөнгөн цэргийнхаар тархаан гэж язгуур нөгөө командлагчаа хэлчихэж байгаа. За тэгээд жүрий тархаан гэхэлэр туршлагдсан дунд зэргийн зэвсгэлэн цэргүүдийн удирдагч. Бүрий тархаан гэхэлэр өндөр ур чадвартай хүн зэвсгэлэн цэргүүдийн удирдагч. Түүний энэ бүрий Сабан эдрийг авчиж тэгээ ард нь тархаан гэх командлагч хааны орчиж байгаа байхгүй. За тэгээ Багил гэхэр цэргийн хамгийн том нэгтгэлийн тэргүүний ээлжин 100-аас 1000 хэсгийг нэгтгсэн. Хэсэг болгонд ордорноо тодорхой зуудтай гэдэг юм, аравтай гэдэг юм эсвэл одоо мянгатай ч юм байгаа тийм. Тэгэхээр тэргийн нэгтгэлийг Багил гэдэг цэргийн тэргүүн өдөртөг байна. Тэгээ бахаа дээр Кремек гэхэлэр эр зэрэг баатарлаг хүмүүсийг үнсэн хүндтэй цол байх юм. Тийм хүмүүстэй өгдөг цол. Ак гэхэлэр зэвсэг түвшний зүүн жигүүр одоо зүүн жигүүр, баруун бүрий гэхэлэр баруун жигүүр. Яг л нөгөө модон шөнийн хаан баруун зүүн жигүүртэй байсан. Өөрөө түүнээсгээ удирддаг байсан. Чингис хаан төмтийн ноён те баруун төмтийн ноён, зүүн төмтийн ноён, төвийн төмтийн ноён гэдэг шиг. Зохион байгуулалт маш адилхан. Тэгээ сонирхуулж таамаглаж Урус Сабан гэх улааны цэргүүн нэгэн давтлагч нар Күрэн тархаан гэхэлэр хааны ордны аж ахуйн тэргүүн шигтэн нарыг хайлаад байна. Яг зохион байгуулалт Капаганга баталгаан малын сайд буюу 4 насаар засгийн газар чинчүүлэн хэлээд байна. Тэгээ алтан цудраг дээр. За тэгэхээр энэ хүчрхэг гүрнийг
одоо маш хүчрхэгжүүлээд яг ингээд Ромтой энэ зэрэг сүрхүүц болгож чадсан хаан нь Баламбер гэж хаан. Одоо тэгэхээр Баламбер хаан болохоор тоон өдөө хүн гүрний нийслэлийг Волог мөрнөөс ижил мөрнөөс гэсэн. Волог мөрнөөс Кара Саклан буюу одоогийн Украин шүү. Сакара Саклан Камбалик гэдэг нэг дэрэн шиг Камбалинг их төстэй Камбалик гэдэг байдаг шүү дээ нэг 13 дугаар зууны худлааны тэрэн шиг. За өнөөгийн Киев шүү. Одоо нэг Украинд юу болоод байна тийм үү? Кримд юу болоод байна? Киев улс нийслэл нь Киев шүү дээ. Тэгэхээр энэ Украин улсын өнөөг Киев рүү шилжүүлсэн өөрийнхөө нийслэлийг, хүн бүрийн нийслэлийг. Тэгээ Баламбер хааныг тэр хүн бүрнийг байгуулаад тэр хүчрхэгжүүлэлт тэмцэж явахдаа өөрийнхөө нийслэлийг яасан байна. Одоогийн үнцгийнхаар Украин улсын газар нутаг дээр байх Киев улстай гэж. Тэгэхээр сайн хөөх юм бол өндөр Киев улс яаж хүн нэгэн цагт хүн бүрний нийслэл байсан ус. Тэгэхээр Киев хотын түүх өнгөрний түүхтэй гэдэг юм уу? Хөшөлтэй маш холбоотой, цэцгэлэн сэргэн мандалтай маш холбоотой. Тэгэхээр Украинчуудын цаана бас та нарт бодоорой хэн байна вэ? Тэгээд Украинчууд яагаад ийм хүчрхэг зоригтой тийм үү? Одоо Путиний сөрөн зогс чадаад байна тий. Их гүрний дээрэнгүү бодлого гэдэг бодлого үргэлжил байсаар ирсэн. Би өөрөө Оросд сурч байсан хүн энэ талаар маш тодорхой хэмжээний өөрийн биеэр туулж байсан, мэдэрч байсан, мэдж авсан хүний хувьар Оросд тодорхой хэмжээний гүрний дээрэнгүү үзэлтэй. Монголд амьдарч байсан Оросын цэргийн ангууд ч гэсэн бас тодорхой хэмжээний тэр үзэл бодлоо гэдэг юм хандлага байнга л гаргадаг байсан. За өнөөдөр Путин ч гэсэн Орос улсыг яг тэр үзэлтээр нь Оросын ард түмний тэр үзэлтээр нь дөрөөлөн удирдах явж байгаа. Тэгээд одоо нэг талаасаа зөв байх л та. Тэгээд нөгөө талаасаа тэр нь одоо юу гэдэг юм? Гажууд төвшин зур бахархал болох төвшөнд биш одоо дарлах, дээрэнгүүлэх ноёрхох төвшөнд бас илрээд байдаг юм онц биш те. За энэ Баламбер хааны хаан болон түүний ачхүй Харатун хаан нарыг оршуулсан нөгөө Шковица гэдэг бол Украин улсын Киев хотод байдаг Шковица гэдэг. Энд бидний өвөг дээдсийн маань алтан шарилууд, онгонууд байдаг байх нэ. Энэ газар нутаг нэгэн цагт бидний өвөг дээдсийн маань газар нутаг бидэнтэй одоо генерэ гэдэг юм яс цусаараа хүн холбоотой бас нутаг өвгдийг минь оршоос нутаг болохоор бас түүхэн гэдэг юм ариун тагшин онгон одоо шүтэн бүхий газар байх боломжтой юм аа л гэж та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. Тэгээд Украин улсад болоод байгаа зүйл зүгээр ш нэг болоогүй. За яг хөө тэгээд энэ зүгээр юун дээр байдаг байхгүй юу? Би хаадын түүхийг бол дараа нь ярина тий. За энэ болохоор Википеди дээр байгаа л да. Хөнгөрний хаадуудын түүх сая ярьлаа тий. Баламбер хаан, агуу хаан. Дараа нь Үлдэн хаан гэж байсан, Харатун хаан гэж байсан, Актар, Рухила хаан гэж байсан. Дараа нь Рухила хаан ганцаараа захиж байсан. Дараа нь энэ дунд харин Мөнзөг хааныг орхисон байдیں۔ Би тэгээд зориудын нэг бас татж авч үзүүлээд байна. Түүх болохоор тодорхой хэмжээний бас одоо юу гэдэг юм үнэнтэй худалтай байдаг юм аа. Зарим юмыг орхичихсан байдаг. Мөнзөг хааныг байдаггүй гэж юусоо хэлээгүй зүгээр Мөнзөг хааныг нөгөө нэг ахлагч, захирагч гэдэг утгаар бичиж чипмин гэдэг утгаар бичиж орхисон байдаг. Гэтэл жинхэнэ Мөнзөг хаан ч 20 хэдэн жил хүн гүрнийг удирдсан хаан шүү дээ. Гэтэл одоо нөгөө миний яриад байгаа төшийн номон дээр болохоор Мөнзөг хааны хаан байсныг байж байгаа. Гэтэл зарим нь түүхэн сурвалжууд дээр бол Мөнзөг хааны хаан байснараа бичээстэй байдаг. За ямар ч тэгээ Атил хаан ганцаараа зарчсан дараа нь Иллак, Тенгизик, Эрнак гэдэг ингээд бичсэн байна. Яг энэ сонирхолж хэлж байгаа. Энэ хаадуудын түүх яригдах учраас би сонирхолж байгаа. За тэгээ 400 оны хүн гүрний хаан Үлдэн гэдэг нэртэй хаан. Дунай мөрний эрэгт байрлах Влахыг одоо болохоор Өрмийн усын нутаг дэвсгэр захирч байсан. Тэгэхээр Өрмийн хүртэл захирч байсан. Зүүн Ромын эзэнт гүрний бүх зэргийн жанжин Гаинс готуудыг дагуулan Үлдэн хааны нутгийг хилдэж ингээд төвхөндчтэй өдөн хатгалаа гэдэг Үлдэн хаанд дэвсгэрсэн байлд нь удаа халдан тоглоор
Тэгээд тэдний одоо цэргийн командлагч Ганьсыг нь алаад 11 өдрийн дараа Константинополд одоо толгойг нь хөвжсөн тийм түүхэн баримтууд бичээстэй байна түүхсний бичснээр их мэтлээ. Тэгээд одоо ямар ч байсан Үлдийн хаан бол Буланбэр хааны үйл хэргийг үргэлжлүүлээд дахиад яасан. Хөнгөрний улам бүр хөгжүүлж байлдан дагуулуудаа хийгээд газар нутгийн арив өргөтгөөд цэрэг армийн хүчээ зузаатгаж явсан байдгаа. За тэгэл Итали руу давтлаад Радагais хаанаар толгойлуулсан Готи 200 мянган цэргийг тоглоход даралцж явсан. Тэгээд Радагais хаан нь одоо юу гэдэг бүслэгдээд алуулж одоо баригдаж алагдсан түүхүүд бичээстэй байна. За ингээл Персийн нут руу ромчууд тэгээ яасан гэхээр мэдээж ромчууд хүчрэг юм чинь одоо дөнгөж сэргэн манц хүчрэгсэн хөнгөрнийг бол одоо бас л одоо басч гэдэг юм уу те тодорхой хэмжээгээр сэргүүцэлдэж өдөөн хатгалаг гэдэг бол хэмжээгээр хийжсэн. Тэр тоолондоо тодорхой хэмжээгээр ялагдаж байсан тухай түүхэн баримтууд бий. За тэгээд ийм нэг түүх байдаг. Энийг би бод зориулж авсан. 408 оны 100 яг он таарч байгаа сайн мэдгүй. Ямар ч 408 оны 100 зүүн ромчууд өөрөлдөө ромчууд баруун зүүн ром хэтэрхий том газар нутгийгдсэн. Тэгж хоёр хуваагдаж байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр зүүн ромчууд Персийн нут руу шилжиж сушаад улмаар Балкан, Фрак руу нэвтэрч орсон тухай мэдээ. Өөрөөр хэлбэл эдгээр хажуу зэрэгэлдээ устдаа буцааж эзэлж авах гээд дайрч шүү дээ. Тэр мэдээг авсан хүн нар Баагдах Кастро Мартисыг баривчлан авсан. Тэгээд баривчилж аваад тэгсэн чинь одоо яасан нөгөө Ром генерал ахгүй Үлдийнтэй ингээ найрамдах санал тавихад Үлдийн хаан мандах нарлуу заагаад энэ дэлхийн өнцөг булан бүрийг нарны цэцэргаар гэрэлтүүлэхийг чин сэтгэлээсээ хүссэн цаг чамтай найрамдаж болох юм. Тэгэхээр тэдний хийжсэн үүлийн зорилго бол яаж юм? Бүх дэлхийн өнцөг булан бүрд тэгш байдлыг, эв нэгдлийг одоо амгалан тайван амьдралыг цогцлоохыг зоржуулсан тэр утгаал таниулж шít. Чи над шиг ийм зорилготой байл тэгвэл нэг ижил зорилгоор хамтарч найрамдаж болно. Гэтэл чи тийм бус юм чинь чамтай найрамдахгүй гэж ингэж хэлж ирсэн. Тийм агуу хаан байгаа. За тэгээ өнгөр усын нутгаас сурч ирсэн гэх мэт. За энэ бол тийм чухал. За энэ дээр би юу үзүүлэх гэдэг хөнгөн агуу соёлтой байсан гэдгийг тавч үзүүлж ил та. Дандаа дайн байрлал хийж яваг энэ улс орнч эзэлсэн газар нутгаа эзэлсэн улс орнуудаа хамсаатнуудаа тийм өөрсдийн ард түмнийг маш өндөр одоо хөгжил дэвшилт хөдөлж гар урлал тухайн үед ахын 10 тэнгэр гэж байдаг одоо ч тийм тэгэхээр бүхэл талаар нь эдийн засгаар хараад бас өөртийг нь одоо юмаа бүтээдэг бий болгодог өвсдөг эдэлдэг өнөөгийн Монгол шиг биш л байлгасныг энэ цөөхөн үзмрүүд харуулна та бүхнээс лууны толгой чимэглэг ийм уран ур дарахтай ийм агуу чадвартай ард түмэн амьдрах ариун их баялагтай соёлтой тийм ард түмнийг бүтээн байгуулсан тийм ард түмнийг босгосын хөл дээр нь тэгээд энэ их соёлыг хүн төрлөختөнд өвлүүлсэн Европ тахна Аз тахна өвлүүлж үлдээсэн. За би түрүү нэг Мөнзүг хааны түүхийг одоо тэг 24 жил хөнгөрнийг захирчсан хааны түүхийг нэг Chief Tan гэдэг ингээд юу атсан бидий. Нэг ургийн модны түүх гэж байдаг л да. Энэ дээр ингээд бичсэн байгийг би нэг зүйл сонирхолтой тавьсан. Тэл хааны аав Мөнзүг гэдэг нэрээр янз янзаараа Мөнзүг гэж энэ Манзак гэж байна, Мөнчүг гэж байна, Мөндөг гэж байна, Мөнджүү үүсч гэнэ тийм Мөнджүг гэдэг янз янзаар ингээд нэг түүхэнд хэрхэн бүлцээр бичсэн байдаг. Жинхэнэ Мөнзүг буюу Мон зүрх гэсэн утгатай Мөнзүг гэдэг нэртэй хаан байна. Тэгээ энэ 370-аас 420 орчим оны үед амьдарч байсан. Ингээд тэгээд энэ дээрээ хөнгөрний хаан Бледагийн аав Атилагийн аав гэж бичсэн. Гэтэл олон энэ Мөнзүг хаан ч өөрөө
манай Тэнгэр бүлийн өргөөний манай Номтын Тэнгэр дэвжийн өргөний олон сулуудыг буулгалцахад оролцож хэлбэрчилж авсан их хаан бага өөрийнх нь түүх буурчихсан өөрийнхөө Рөхила хааны хүү Мөнзүг хаан байна гэдэг түүхээ альдсан. Ийм байдгийн. За тэгээд та бүхэнд хүн бүрний буюу өөрсдийн бидний өвгдээдсийн агуу баатарлаг түүхийг агуу одоо Тэнгэрийн зарлагтал хэрэгжүүлж авсан Тэнгэрийн одоо хүн төрөлхтний төлөө, соёл иргэншлийн төлөө, их дэлхийн төлөө энэ Тэнгэр оршихуйн төлөө ингэж тамхтай төрөөд үүргээ сайн биелүүлж авсан агуу хаадуудынхаа түүхээс бяцхан гिचсэн толилуулахдаа та бүхэн мэдийг нэг хэлчихсэн юм аа. Европт бол хүн төрний түүхийг маш сайн мэднэ. Маш сайн мэднэ. Олон янзаар битэн бушгин гуйлсанж байгаа, гүтгэн гүжирдүүлсэнж байгаа, зориуд одоо ингээд ирээлсэн бараасан түүхч байгаа. Зарим нь тодорхой хэмжээгээр аль болохоор үнэнд ойртох бичсэн түүхч байгаа. Гэхдээ яг хөө бидний ингээд таньж мэдсэн хэмжээгээр судалж авахд гэдэг юм уу, таарч авахд эсвэл мэдээллийг авч авахд бол он сарын зөрүүтэй байдал энэ төр байдаг юм билээ. Тэгээд бас нэг барбарчууд буюу өөрөөр хэлбэл одоо зэрлэгүүд, бүдүүлгүүд гэдэг нэр томьёо хэрэгэлсэн бэ. Гэтэл өмнө нь хэрэгдээ бүдүүлгүүд нь зэрлэгүүд нь хин байсан, ард түмнийг боолчж байсан, худалгуурыг одоо өөгшүүлж байсан. Бүх муу мухай бүхний оромж дэлхийг, Европыг, Азийг тэр чигтэн харамуу бүхний оромж болгочихсон. Болгочоо тэн дээр өөртөө хүчрхэгжээд татаван хангаад булай булхай боолхой бүхний харамуу бүхнээ үлдчихсэн тэд нар өөртөө зэрлэгүүд шүү дээ. Тэр зэрлэгүүдийг Тэнгэрийн дор одоо ухааруулах гэж, устгах гэж, таниулах гэж муучуудтай муугаар тэмцэнтэй, харуудтай харийнхан эсрэг тэмцэн. Дарангуйлагч нартай, алуурчдтай, авилгач хэл хавчдтай, шудраг бус бүхэнтэй тэгжил тэмцсэн хүмүүс нь одоо түүхэнд зэрлэгүүд бүдүүлгүүд гэхлэгдэж байж болохгүй шүү дээ. Тэгэхээр яг юм өөрчлөгдөж байгаа тийм. Тэгэхээр нүдтэй гэдэг юм уу, хэлмитэй эсвэл ухаантай, сарвал оюун ухаантай эрдэмтэн мэрэгдүүд олон байгаа, судлаачд олон байгаа. Тийм үс олон болно. Тэнгэр түүнийг таниулж л таараа. Тэгэхээр тэр таниулж байгаа үйл хэргийн нэг хэсэг нь өнөөдөр миний танад өгч байгаа энэ лекц болно байгаамаа. За энэ дэр Харапан хааны тухай бас ингээд бас түүхийг хальталд оруулсан. Ингээд түүхүүд бол байдгаа. Эксролжууд бол байж л байдаг. Ганцхан одоо юу гэдэг бид нар зориод судлах гэдэг юм завгүй байж магадгүй шүү дээ. Тийм учраас би яаж байгаа гэхээр төрүүлээ сурцсан хүмүүс нь, төрүүлээд мэдсэн хүмүүс нь, таньчихсан хүмүүс хараахан таньж амжихгүй байгаа бос зүйлдээ босод танин мэдэх зүйлдээ цаг заваа зарцуулаад цаг нь хүрцэхгүй байгаа. Тийм хүмүүстэй нэгэнд бэлдсэн юм аа, бэлэн болсон, мэддэг болсон юм аа л хүргэж байгаа. Чадвар одоо хүргэж байгаа. За тэгэд өнөөдрийн маань хичээл өгөр өндөрлж байна. Та бүхэнд дараагийн маань хичээлийг тосож авах сэтгэлээр одоо эргэж уулзцгаая. Та бүхэнтэй эргэж уулзцгаая. Баяртай оролцсон байна. Өнөөдөр сайхан амраарай.